Монгол улсын хэмжээнд ажил хүчний 2013 оны 4-р улирлын судалгаанд 15 ба түүнээс дээш насны 1,846,9 мянган хүн байгаагийн 888,6 мянган буюу 48,1% нь эрэгтэй, 958,3 мянган буюу 51,9% нь эмэгтэйчүүд байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 92,2% нь ажиллагчид байгаа бөгөөд хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүн амын 34,4%-ийг хувийн аж ахуй нэгж, байгууллагад ажиллагчид, 33,4%-ийг хувь хүн иргэд эзэлж байна. Хөдөлмөр эрхэлсэн нийт хүн амын 107,4 мянган буюу 10,3% нь үйлдвэрлэл, барилга, гар үрлэлийн салбарт ажиллаж байгаагийн 77,6 мянган нь эрэгтэй, 29,7 мянган нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулахад өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор амжилттай бизнес эрхэлж байгаа зарим эмэгтэйчүүдийн туршлагыг танилцуулж байна. Зохион байгуулагч Монгол улсын засгийн газар, гендрийн үндэсний хороо, Аз сан